Нэг амьсгаагаар. Заяа цонцоллоосаа. Ер нь Puff Daddy гээл байдаг. Энэхүү киног PDD буюу Puff Daddy-гийн кино гэж Америкчууд ам дамжин ярьцгаадаг ч баттай биш. Мөн энэхүү Lucas гэх дүрийг Justin Bieber ч гэж ярьцгаадаг. Америкчууд яг л манайхан хоорондоо Facebook дээр улс орон болон бүх спортынхаа асуудлыг ам уралдан ярьцгаадаг шиг. За кино руу гаръя да. Кино залуу бүсгүй Фридагаар эхэлнэ. Манай киноны гол дүр. Чөлөө цагаараа амтны зурагтай стилээр маникюр хийж Instagram дээрээ постлно. Бас зүгээр суухгүй хажуугаар нь амьдрахын тулд том ивент дээр үйлчилгээний ажил хийнэ. За тэгэл 0 суунгаа өөрийн хийсэн хомцныхаа бүтээлийг Instagram дээрээ тавих зөөр генетхэн нэг видеоор халтарч ирнэ. Энэхүү видеонд Slater King гэх tech mogul компани тэрбумтон телевизэд яриа өгөх бөгөөд манай киноны бас нэгэн гол дүр. Тэрээр энэхүү видеонд тодорхойгүй зохисгүй айшавар сүүлийн үед гаргаснаас олон нийтэд уучлалт хүссэн компанийхаа захирлын албан тушаалаасаа түр хугацаагаар огцрох болсноо зарлана. Тэрээр мөн өөрийн хоол хүнс тарж дахиад болон гахаан фермтэй арал худалдаж авснаа илчилснээр ягаад ч юм Фрида түүнд татагдаж түүний талаар яг хэн болохыг нь интернетээс ухаж эхлэх зуур түүний найз Джейсон нойлын цас оруулж өгснөөр сатааруулна. Фрида өөрийгөө толон таран ямар их туйлдж ядарснаа бас ямар уйтгартай амьдралыг туулж байгаадаа сэтгэл дундуур болж өөртөө амралт хэрэгтэй байгааг сануулна. Хэдэн өдрийн дараа тэрбумтон Slater King-ийн жил бүр зохион байгуулдаг том ивент дээр найз Jess-тэйгээ хамт үйлчлэгч хийхээр очино. Түүний зохион байгуулагч менежер түүн дээр ирж өмнө жилийн ивент дээр Slater King-тэй яриа үүдсэнд нь дургуйлхэж зэмлэхэд Фрида уучлалт хүссэн тэр намайг болон миний маникюрыг бүтээлт сэтгэлгээтэй гэж магтсан учраас ярилцсан гэсэнд зохион байгуулагч түүнд энэ удаад зочидтой яриа өгдөггүй шүү хэмээн явна. Тэгээд хоёр найз жил болгон зохион байгуулагддаг ивентийн талаар ямар тансаг болдог, мөн зочдын өмсөж ирдэг хувцас ямар үнэтэй лакшри талаар ярилцсан. Фрида ажиллаж байх зураа Slater King ямар их амжилттай, нэр хүндтэй байхыг дахин харан бахархна. Ажлын дараа Jess Фридаг дагуулan хувцас солих өрөө рүү явна. Тэнд Jess хоёр үдшилтний хувцас нуусан байх бөгөөд тэд хувцас солон after party болох VIP үйлчлэгт оролцоно. Дотор нь ажиллаж байгаа давуу талаа ашиглана. Frida тэнд Slater King байгааг анзааран түүн дээр очихоор шийдэн алхаж явж байтал санамсаргүйгээр зөөгчтэй мөргөлдөн унана. Өөрийгөө эвгүй байдалд оруулсан яг энэ мөчөд гараа сунган түүнд босгохтон тусалсан хүн нь өнөөх тэрбумтон Slater King. Тэд өөрсдийгөө бие биедээ танилцуулсны дараа Slater King түүнийг өөрт нь ажилдаг болон өөрийн хүрээлтэд танилцуулахаар урина. Эхний хүн түүний хувийн сэтгэл зүйч доктор Rich. Тэр өөрийгөө танилцуулж Фридад хандаж хэрвээ аюулд орвол нүдээ хоёр анивчаарай гэж хошигнона. Тэгснээр бүгд инээлтнэ. Удаахаар түүний багын найз Cody, хувийн бие хамгаалагч Stan, баруун гар Vic, эмэгтэй найзууд болох Heather ба Camilla нар, их сургууль хамт төгссөн Lucas, DJ хөгжмийн продюсер Tom, reality телевизийн од Sarah, зэрэгтэй эдгээр хүмүүстэй дотн танилцаж шүнийг ууж идэж цогтож өөрийн краш болох Slater-тэй цагийг зугаатай өнгөрөөнө. Slater King-тэй ярилцаж байх зуур түүний туслах Stacy ирэн Slater-т хандан үдшилэг тарах цаг болсон. Худалдаж авсан арал руугаа хөдлөх цаг болсныг сануулсанд тэд бие биедээ гунигтайгаар баяртай гэж хэлснээр Slater босон явна. Тэгээд Frida Jess найзтай хандан үдшилэг үнэхээр сайхан боллоо. Үчиг зугаатай өнгөрүүлснээр ярилцаж байх зуур Slater-гийн буцаж ирэн тэдэнд манай найзуудтай хувийнх нь арал руу явахыг санал болгоход тэд зөвшөөрчв. Өрнөл солигдож тэд хувийн онгоцоор арлыг зорьцгоо. Шүнжин наргсан хэд амарцгаана. Энд доктор Ричээс бусад бүх хүмүүс л хамт явна. Тэгээд тэд түүний хувийн аралд ирж хувийн харшиг нь харан алмайран ямар тансаг том болохыг дуу алдцгаана. Туслах Stacy ирэн санал болгож ажилгээд тухтай амарцгааж чаддаггүй шүү та нар. Гэснээр тэдний утсыг хураахыг санал болгоход Jess л жоохон дургуутсангүй өгч харин бусдад нь дуу нэгтэйгээр хураалгацгаана. Дараа нь Slater Frida-д өрөөг нь танилцуулан өрөөг солих хувцас болон хэрэгтэй бүх зүйлээр хангасан шүү гэд гарна. Түүнийг гарсны дараа Frida усанд орох бөгөөд өрөөнөөс тансаг зэрэглэлийн үнэртэй ус олон өөртөө төрхнэ. Ингээд хувцас солихоор нөгөө өрөөлөгөө явахад түүний урд хөгшин гэрийн үйлчлэгч гарч
ирэн Фридаг таньдаг эсвэл өмнө нь уулзаж байсан юм шиг бараг л өхөөрдөн улаан туулаа гэж дуудана. Фридач нэлээд гайхан ийдэг царайлан улаан туулаа гэж юу гэсэн үг вэ гэхэд эмгэн нэг сонио харснаа ямар ч хариулт өгөлгүй гараад явчихав. Яг түүний хажууд найз Джессих нь өрөө байх бөгөөд Фрида бэлэн болон гарч найзтайгаа уулзан ярилцсан алхав. Джесс биднийг хамгийн сүүлийн мөчөд өрсөн ч энд яг л бидэнд зориулагдсан өрөө ба хувцснууд байгаад гайхан ярьсанд Фридач нэг тоосонгүй. Баян хүмүүс шүү дээ. Боломжгүй зүйл байдгүй байлгүй гэсээр цааш алхана. Ингээд тэд бусад октоодтай уулзах бөгөөд бүгд адилхан хувцс өмссөн байлаа. Сонин нь тэдний хинэн ч үүнийг хачирхалтай юм бэ гэж бодсонгүй. Өрнөл солигдож тэд усан цанд сэлж ирэх дураараа сайхан амарцгаана. Фридач Слейтерээс харцаа салгаж чадахгүй бөгөөд Слейтер Саратай ярилцсан сон. Сарач Слейтертэй айлгуутан сэтхник авч энэ нь Слейтерт сонирхолтой санагдахгүй. Мөн л адил Фрида руу харан суун. Өрн солигдож Слейтер Фридад идэлэн газар харш болон арлын эргэн тойрныг харуулan явах зураа дэлхийд маш ховор цэцэг болох Десидерийг танилцуулна. Энэ цэцгээр эмэгтэй зочид болон өөрийнх нь өрөөнд байсан хансаг зэрэглэлийн үнэртнийг хийдгийг хэлв. Мөн тэрээр энэхүү арал нь Lash Viper гэх могоонуудын үүр болсон бөгөөд ажилчид нь могоог устгахаар оролдож байгаа. Тэгэд өөрийгөө Фридад нээж 10 наснаас өмнөх бүх дурсамжаа сандаггүй. Тийм болохоор л мартагдсан ой санамжийн мэрэгжилтэн болох доктор Рич дээр очдог. Фридач гайхан хачирхалтай юм гэхэд Слейтер хариуд нь юмыг мартах нь хаяа бурхны бэлэгч байж болно. Гэт өргөжлүүлэн арлыг танилцуулж байх үед тэд туслах Стейситэй таарах бөгөөд тэрээр хэд хэдэн улаан тогтвол авч явна. Өрнөд солигдож тэр үдэш бүгд хоолны танхимд цугларсан байх бөгөөд цахилгааны генератор ажиллахгүй эвдэрсний улмаас тог захилгаангүй болон энд тентгүй лаа асаасан байлаа. Хооллож байх зуур Фрида санамсаргүйгээр даашинз дээр вино асгана. Тэр үед нь Слейтерийн баруун гар түүнээс юу хийж амьдардгийг нь асуусанд Фрида яг юу гэхээ мэдэхгүй байна уу? Шийдчихэл байгаа гэж хариулна. Тэгээ тэр баруун гар болох Викийн жигчийн хуруу байхгүй байхыг анзаарна. Гэтэл Slater King тоглоом шоглоом хийж шоолонгуй яаж алдснаа ярилдаа хөгшүүн гэсэнд Вик хариу дуурсангүй. Тэрээр асуултанд хариулахын оронд тэр жижиг шилэн савтай MDMA буюу Молли гэх сэтгцэд нөлөөлөх бодис гаргаж ирнэ. Үүнийг бүгд хэрэглэсний дараа тэдний групп бүгд баяр баясгал мэдрэгдэж инээлдэж зугаалж эхэлнэ. Бүх зүйлэл сайхан үргэлжилж Фрида амрах гээд орондоо орохдоо даашинцных нь толб алга болсныг анзааран түүнд үнэхээр хачирхалтай санагдсан ч нэг их зүйл бодсонгүй амрав. Дараагийн хэдэн өдрүүдэд тэд ориглон дар сууж, өдөр нь усан цанд сэлж, оройн нь тансаг зоог барьж, үргэлжлүүлэн мансруулах бодис хэрглэж байв. Нэг оройн нь Слейтер Фридагийн нүдний доор сорь байгааг анзаарч юу болсон талаар асуухад Фридач мэдэхгүй гэж хариулна. Тэгээд түүний маникюрийн талаар асуухад Фрида өөрийнх нь жижиг брэнд бөгөөд Animals гэдэг нэртэй. Animal болон Nails буюу амтан болон хумс гэдэг үгийн хослол гэж тайлбарлав. Энэхүү хариулт нь Слейтерт таалагдсан ч тэр гинэт уучлалт хүсэн явах хэрэгтэй болсноо хэлдэг. Энэхүү яаралтай явсан шалтгаан нь тэрээр Vape өрөөндөө мартсан байлаа. Гэтэл Vape нь Фридад байсан бөгөөд Vape-ийг харан ажиглан сууж байхдаа өөрийнх нь хумсны завсаар битүү шороо орж Nike татсан байхыг анзааран шоконд орно. Маргааш нь Фрида Vape-ийг буцааж өгөхөөр явсан ч тэр Slater-ийг доктор Richтэй хамт байхыг харангуйтаа Фрида эмчтэй мэндэлж ивент дээр Slater өөртөө танилцуулсныг сануулж аюул тохиолдвол нүдээ 2 анивч гэсэн хошигнолыг нь ч хэлээ дамжив. Эмч нилийн санаа зовонгой мэндэлж инээж Slater-т баяртай гэж улаан уудтай бэлгийг авснаар харшиг орхив. Нэгэн орой мөн л шоудож бүгд хөгжилдөж байхад тэд хэн нэгний хашгирааныг сонсов. Тэгтэл Джесс могоод хатгуулсан байжээ. Slater шилээр могоог цохиж алан могоо хорыг аюулгүй гэж тайвшруулсан ч Джесс ямар нэг шалтгаанаар сандран үдшилгийг орхино. Фрида түүний араас явж юу болсныг асуухад тэр зүгээр л уцаа аваад арлыг орхиж хармаар байгаагаа хэлнэ. Тэрээр энд ямар нэгэн хачирхалтай зүйл болж байгаа бөгөөд
эдгээр ажилчтан ч ер бусын санагдаж буг хэлнэ. Фрида харин эсэргүүцэн түүнд хандаж амьдралдаа анх удаа өөрийнхөөрөө байж хүсснээрээ хамгийн сайхан амралтанд байгаагаа хэлнэ. Ингэснээр Джесс ч хүлээн зөвшөөрөн арал дээр үлдэхэр шийднэ. Тэгээд Джесс ганцаар үлдэхэд Джессийн хамарнаас цус гарч эхлэв. Маргааш өглөө нь Фрида өдрөө эхлүүлж шүршүрт орж өнөөх сүрчгийг түрхэнэ. Тэр гарын алхаж байх зуур нэгэн өрөөний үдэнд улаан дугтуу унсныг анзаарна. Сонирхол нь хөдөлж өрөөлөө ортол олон тооны улаан уудтай зүйлс байв. Яг тэгэх зуур өнөөх хөгшин үйлчлэгч ирэн түүнийг дахиад л улаан тулай гэж дууд. Тэрээр Фридад нэгэн хачирхалтай ногоон шингэн өгсөнд Фрида эргэлзээгүйгээр балахв. Гэвч үйлчлэгч өгсөн могоор зааж уг шингэн нь ажилчдын барьсан болон өгсөн могооноос гаргаж авсан шингэн болохыг илчилсэнд Фрида харин айд сандран өрөөнөөс гарна. Өрөнд солигдож Фрида хачирхалтай зүүдэлдэг бөгөөд Джесс хутга бариад хутгыг нуухыг гуйж байхыг хардаг. Фрида өглөөс өрөөд өглөөний цайн уун сухта биеийн духгүй. Энэ нь Сарагийн анхаарлыг ихэд татнаа. Дараа нь өнөөх Лукас нүдэн хөгөрснийг заан гарч ирэв. Гэтэ яг энэ үед нь Джессийг байхгүйг хинч анзаардаггүй. Шиг хинч үүнд нь бас анхаарал хандуулахгүй. Өглөөний цайны дараа эрчүүд баяр хөөртэйгээр загасчлахаар явж харин охид үлдэхээр шийдцгэн. Охидын нэг нь Джессийн асаагуурыг гаргаж ирснээр Фрида түүний талаар асуухад хүргэв. Гэвч гайхмаар нь тэдний хинэнч Джесс гэдэг хүнийг танихгүй. Санахгүй байгаа бололтой бүгд гайхацгаана. Үүнд нь санаан зовсон Фрида Джессийн байрлах өрөөрөө гүйж дотор ортол Джесс тэнд хизээж байгаагүй юм шиг овоорсон хог новш тавилга байхыг олж харав. Дараа нь Фрида өрөөндөө ороход тэр толны араас хутга олно. Яг тэр үед Сара ирэн асаагуур дээр Джесс гихнэр бичигдсэн байна гэж барьсаар орж ирнэ. Фридач баталгаа олж Джесс энд байсан гэж уйлна. Гэсэнд Сара хэрвээ биднээс өөр хүн байсан бол бид санах ёстой шүү дээ гэсэнд Фрида ер нь болж байгаа хачирхалтай үйл явдлуудын талаар ярьж яагаад сэрэг болгондоо хумсан шороогоор дүрч нааяг татсан. Харин Сара ч бас гарных нь эн тэнд хөгөрсөн байгааг харуулсан бөгөөд үүнийг хэрхэн яаж бий болсныг нь ерөөсөө мэдэхгүй байна гэж хэлдэг. Бас нэмж дурдахад тэрээр энэ группт зөвхөн кодыг мэддэгэ хэлнэ. Коди ч өөрийг нь кофе шопт байхад нь яриа үзснөөр энэ арал руу хамт явахыг нь урьсан. Энэ нь тэдэнд эдгээр ирчүүд оюун санааг нь удирдах тэднэр ямар нэгэн байдлаар тоглож байгааг хоёуланд нь ойлгоход хүргэдэг. Фрида мөн Слейтер нэг удаа хэлэхдээ мартах нь бэлэг тэмдэг гэж хэлж байсан тухайгаа дурсав. Дараа нь тэд нууцаар улаан уудтай өрөөнд орж уудыг шалгасанд тэдний дүрхтэйг өнөртөө ус гарч ирэв. Тэгээд тэд энэ нь магадгүй тэдний дурсамжийг мартахад хүргэдэг бодис агуулсан байх ёстой гэж таамаглана. Фрида өөрт нь хөгшин үйлчлэгчигч могоон хорны шингэн өгч түүнийг уусны дараа зарим зүйлийг санаж эхэлсэн гэдгээ ч мэдэгдэв. Удалгүй Фрида өрөөнөөс могоон хор болох шингэн зүйлээ олж Сарад өгч туршиж үзхийг санал болгов. Тэгээд тэд мөн нэгэн шийдэлд хүрсэн нь могоон хортой шингэнийг текилатай хольж Хедер Камила хоёрт өгч энэ нь тэдэнд ч бас дурсамжаа сэргээхтэн тусалнаа гэж найдав. Удалгүй тэдэнтэй туслах Стеси нэгдэх ба тэрч бас холсон шингэнээс уув. Дараа нь тэр охтод ирчүүд удахгүй буцаж ирнэ гэж хэлж мэдэгдэв. Нэг их цаг үлдээгүйг мэдсэн хоёр ярилцсан Фрида утаснуудыг хайхаар шийдэж Сара тандан ирчүүдийг ирвэл орилж мэдэгдэрэ гэж хэлв. Нэг их удалгүй Сарагийн хамарнаас Джессийг алга болохын өмнөхтэй адил цус гарав. Ямар нэгэн зүйл сансан бололтой тэрээр уйлна. Ирчүүд буцаж ирэн Слейтер Фрида хаана байгааг Сарагаас асуув. Харин Сара тэр нүүрний будгаа сэргээхээр өрөөлөгөө явсан гэв. Энэ хооронд Фрида Слейтерийн хувийн вилла руу орж цоочтой шүүгээ хүчээр онгойлгож утсаа хайнаа. Тэрээр утсаа амжилттай олж чадсан ч сүлжээгүүн дээр Сарагийн орилохыг сонссноор утаснуудыг хурдан нуув. Энэ үед олсон утастай хайрцаг унаж дотроос нь улаан уудтай бэлэг барьсан өчнөө хүмүүсийг олж харна. Хэсэг хугацааны дараа Слейтер өрөөнд орж ирэн вебнийхээ шингэнийг авна. Тэр үед Фрида ширээнийхэн доор нуугдах бөгөөд Слейтер харин мэдсэнгүй. Үүнтэй зэрэгцэж могоон хор түүнд нөлөөлж эхэлж хамарнаас нь мөн адил цус урсан гарч зарим дурсамжуудыг өдөөж эхэлдэг. Тэрээр өөрийгөө болон бусад эмэгтэйчүүдийг хүлүүлж, ирчүүдэднийг айдас давтуулж тамлж байхыг хардаг.
Мөн могоо татгуулсан Джесс бүгдийг санаж бусаддаа анхааруулсанд Слейтер дургуутсан бусад октинуудын дээр Джессийн хоолойг хэрчин алж буйг ой санамжин сэргэн мэдчихдэг. Энэ дурсамж Фридаг шоконд оруулнаа. Тэгээд Слейтерийн анхаарал сарних төдийд л тэр даруй зогцдог. Тэр шууд л инээд алдан Сарад Джесс болсон зүйлийн талаар бүхнийг ярихад Сараж сансан гэдгээ хэлэн инээлдэнэ. Учир нь тэдэнд ч мөн адил Джесс тохиолсон шиг хувь тавилантай учрахгүй гэхээс айж Heather, Camilla хоёрын дурсамж сэргэх хүртэл юу ч болоогүй мэт байж хэвийн үйлдэлээ үргэлжлүүлэхээр тохирцгов. Тэр орой хоолны үеэр Фридагийн өмнөх бүх дурсамжууд сэргэж эхэлдэг. Орой болгон тэднийг эрчүүд хүчирхийлж өөрсдийн гаж хүслээ хангадаг. Харин дараа нь үнэртэй ус ашиглаж ой санамжнаас нь мартуулдаг байна. Үүний эсрэг Лукас л ганцаар эсрэг байсанд бусад эрчүүд түүнийг хүлээн зөвшөөр хэмээн дарамтлж октын адил хүчирхийлж үнэртэй ус ашигласан байна. Фрида мөн доктор Рич түүнийг саяхан хүчирхийлсэн төдийгүй тэрээр Фридаг үйл явдлыг санахгүй гэхээс хичнээн их санаа зовж бууга Слейтерээс асууж байгаа дүр зураг. Хариуд нь Слейтер эднийг хэр их зовоон тарчлаа нь төдий чинээгээрээ хурдан марцдаг хэмээн ярилцаж байхыг. Мөн энэ нь Фрида эмчтэй хэд хоногийн өмнө мэдлэхэд доктор Рич яагаад тийм их санаа зовж сандарсныг тайлбарлаж байгаа мэт. Яг энэ үед бүхнийг сансан Фридад оройн хоолны үеэр сэтгэл түгшээсэн дурсамжууд нь бүх зүйл зүгээр байгаа мэт дүр үзүүлэхэд нь хэцүү болгодог. Энэ мэдрэмж бүх зүйл нь Сарад ч мөн адил тохиолдно. Царайны хувирал биеийн хилэмжээ нуухын тулд жаргалтай байгаа царайлж Сара ширээн дээр гарan бүжгэлж эхэлсэнд Фрида ч түүнтэй нийлж бүжиглэнэ. Удалгүй бусд нь ч дагаж бүжгэлж тэр шөнө бүхэлдээ эргэн хөгжилтэй цугларалт болж хувирв. Гэвч тэр хөгжилтэй шөнөө нь гинтийн хашгирaan чимээнээр бүгд цоцсонд энэ нь Камила байх бөгөөд тэр ч мөн адил бүх зүйлийг сансан нь энэ байлаа. Тэрээр маш ихээр уурлаж шоконд орон хутга барин авч өөрийг нь хамгийн ихээр хүчирхийлж байсан Томыг унган амийг нь хороон олон дахин хутгалж эхлэхэд Слейтер харин түүнийг тэрвэрч аваад болиулдаг. Энэ үед хоолны ширээний гадаа Хедерч бүхнийг санаж шоконд орон өөрийг нь ихээр тамалж байсан Викийг хөнөөхөөр оролдон хөөсөн ч Вик зүхтав. Харин дотор аль дээр бүхнийг сансан Сарач Коди хичнээн аргадан учирлахыг хичээх боловч хурц үзүүртэй зүйлээр гарыг нь нэвт сүлбсэн ч Коди азар зүгтаж чадна. Яг энэ үед уурлаж галзуурсан Хедер Викийг гүйцэн ирж цохин унгаж ойр байсан шатрын өлгөөр нүрийг нь удаа дараа цохиж бараг бяцлах гэж байхад хувийн бие хамгаалагч Стэн түүнийг буудаа хорооно. Тэгэд болоогүй. Стэн ойр байх Фридаг алсаас анзааран түүнийг барихаар хөөж эхлэв. Фрида ойроо зүгтсэнд ч эцэст нь тэр түүнийг гүйцэж барин авч буудахаар бэлддэг. Аз болохоор харин тэнд Сара байх бөгөөд Стэнийг араас нь том чулуугаар цохиж унгаж хэд толгоорон савснаар түүнийг хороо. Энэ үед Лукас хүнд шархсан Викийг Слейтерийн хувийн вилла руу чирж Слейтер Камилаг хүлэн мөн тэндээ оруулнаа. Лукас харин үнэртэй ус мөн ашиглуулж охиж хүчирхийлүүлж бас могоон хороож ой санамжин сэргээгүй тэрээр юу болоод байгааг ойлгохгүй галзуурч бараг л шоконд орно. Гэсэдээ ч Слейтер үүнийг нь үл тоомсорлож бүр хүлүүлсэн Камилагийн хүзүүн дээр гიშгснээр амьсгал нь боогдож Камила өөхөх болно. Фрида өрөөндөө нуусан хутгаа хайж байх зуур түүн дээр Стейси ирэх бөгөөд тэр нилээн гуниж гутарсан мөн хамраас нь цус гарсан байна. Стейси ч явах вэ санамсаргүйгээр охид дээр ирж залуусыг ирэхийг сануулангаа могой хортой текиланаас ууж орхисон шүү дээ. Фрида ч түүний дурсамж сэргсэнийг таамагласан ч Стейси бусад охидоос ялгаатай тэр багаасаа өөрийн сонголтоор сүрчгний нөлөөнд автдаг. Мартах нь бурхны бэлэг гэж боддог гэдгээ хэлэн Фридаг өөрийг нь ийм сэтгэлийг нь зовоосон үйл явдлыг сануулахад албадсан гэж ууртаагаар буруутхан хоолойг нь боосонд Фрида тулалдаж цээжин тус газар нь хутгалсаар амийг нь хороо. Өрнөл ой мод руу солигдож Коди Слейтерийн тушааснаар үлдсэн охтыг хайн явж байхад нь хамгаалагч Стэнийг хөнөөж бууг нь авсан Сара араас нь гарч ирж түүнийг хэрцгийгээр буудаж хороо. Энэ хооронд харин Лукас ч эргэлзсэн ивэр байх бөгөөд охид яагаад ингэж айж байгааг ойлгохгүй байсаар л харин энэ үед нь Сара Фридаг олж түүнтэй нэгдэнэ. Фрида улаан туулааны маникюртай өөрийнхөө Polaroid зургийг олсноо үзүүлэн гайхалтай зураг нь 1 жилийн өмнөх төдийгүй яг л Слейтерийн ивентийн дараа энэ үеэр энэ нь тэр өмнө нь энд байсан гэсэн үг юм л та.
Тэгээд л үйлчлэгч имгэн улаан тулаа гэд дуудаад байж л дээ. Үүнийг мэдсэн охид хутга буугаар зэвсгэлж тэднийг тарчлаан зовоож байсан хүмүүсийг таслан зогсоохоор гарав. Удалгүй тэд Slater-ийн вилланы гадаа ирсэн байх бөгөөд хаалгаа нэхийг тушаав. Slater харин мэдээж эсэргүүцнэ. Гэвч юу ч ойлгоогүй цайлхан Лукас хаалгыг онгойлгохоор шийдэж гүйж очиод онгойлготол Сара Slater байна гэж андууран буудан хороо. Энэ үед Slater-т Фридаг барих боломж гарч барьж оруулан хаалгыг төгжөв. Тэр хойш айн алхаж ямар нэгэн зүйлийг гартаа байран дайрсанд мэдээж Slater хүч хилүү тул барьж аван хүлэн газар хөвтөлөв. Яг энэ үед Фрида 1 жилийн өмнө зүгтхийг оролцсон үе эргэн санав. Зүгтж байх үедээ нүрээрээ чулуун дээр унан шархацсан бөгөөд тэр нь Slater-ийн асуудаг болсон сорив болсон төдийгүй тэр өдөр хумсаа улаан туулай дизайнаар будснаа. Мөн тэр баригдаж байхдаа Викийн чигчийн хурууг тас хадснаа санав. Өрнөл эргэн одоо үдэрж Slater түүнд хэрв хүмүүс өөрсдийн шархыг мартаж ядвал хүн төрлөختөн зовлон шаналл зовлон зүдгүүрээс ангид байх болно гэд. Тэр түүнийг өөртөөгөө нэгдэж үнэртэй ус ашиглан бүх зүйлийг ардаа орхихыг урайлан орилж байх зуур Фрида харин шилний илтерхийгээр өөрийгөө суллахыг оролдоно. Яг тэр үед Сара цоочтой хаалга руу буудаж эхлэв. Гэвч төд удалгүй сум дуусч Slater түүний араас хөөцөлдөхөд хүргэв. Түүнийг барин авч чирсээр өрөөнд оруулж ирэхэд Фрида өөрийгөө суллан хутга барьсан байв. Slater түүнээс хутгыг итгэлтэйгээр шүүрэн авахад Фрида мэдээж өөрийг нь алахыг гэхээс үхтлээ. Гэхдээ Slater түүнд өөрийнх нь хамгийн сайн найз учраас алахгүй гэж хэлнэ. Үүний дараа тэр вебээс орж Сараг алах гэж байхад гинэд тэр ухаанаа алдаж өөрийгөө юу хийж юу болоод байгааг ойлгодоггүй Фридагаас асууж эхэлтэл Фрида түүнийг загсанд явсан хооронд вебийн шингэнийг өөрийнх нь зохиосон сүрчгээр цэнгэлсэнийг хэлэхэд Slater-ийн ой санамж гарч орж шоконд орон халтарч унахдаа асаалттай буй лаануудыг цохин унгана. Ингэснээр түүний вилла галд автаж эхэлнэ. Удалгүй виллагийн гал улам ширүүлснээр Фрида зөвхөн Викиг л тэнд нь үхэх гээд орхино. Харин гадаа гарахад Сара Фридад юу хийж байгаагаа мэдэж байгаа гэдэгт найдаж байгаагаа илэрхийлв. Ингээд камер холдох үед бид Фридаг Slater-ийг ч мөн адил шатаж буй виллагаас аварсан байхыг олж мэднэ. Киноны төгсгөлийн мөчид жилийн дараах үйл явдлаар өрнөл эхэлнэ. Slater-ийн Tech Mogul компани дахин том гала ивент зохион байгуулах төдийгүй Доктор H ирч гисэн Slater-ийг танимхааран тусдаа уулзахыг асууна. Гэвч Slater нэг л биш байх бөгөөд гайхан эргэлзэж юу гэхээ мэдэхгүй зогссон. Тэр үед нь манай Фрида хөндлөнгөөс оролцож эмчит хандан Slater түүнийг хүлээж авахгүй гэдгийг хэлнэ. Одоо тэр Slater-тэй гэрэлсэн байх бөгөөд Доктор H харин түүнийг харан сандрахад би таныг санаж байна шүү гэд нүдээ хоёр анивчхад Доктор H бүр сандран айв. Ингээд төгсгөлд нь шоуг өдөртөн зохион байгуулж буй хөтлөгч Фридаг компани ерөнхий шинэ CEO гэж танилцуулна. Энэ бүх цаг хугацаанд Slater-ийн вебийг өнөөг сүрчгээр цэнэглэж, мансууруулан ой ухааныг нь самууруулж, үгнээсээ гаргахгүй эрх хүлэг шиг дуулууртай болгосноор кино дуусна. Бас л эвгүй кино шүү. Илүү амар сцен үзэгдлүүдийг оруулахгүй байхыг хичээлээ. Гэхдээ яг Justin Bieber-т ийм тохиолдсон бол яах вэ? Тэгээ иймэрхүү байдлаар бол та яг юу хийх байсан бэ? Гэхдээ яг тэр галзуу тэр бомтой хүмүүс иймэрхүү зүйл хийдэг болов уу? Арабын шаагууд бол амар юм хүсдэг юм шиг бол. Тэрийг нь бол зөндөө ойр дотныхоо хүмүүсээс сонсч ирсэн. Тэгээд энэхүү кино маань амьдралтаа ер нь хэр нийцэж зурж байна. Би илаа бараг баян болцсон байгаа хаа. Коммент хэсэгт хамтдаа санал бодлоо хуваалцаж, хоорондоо мэдээлэл солилцож, форум хэлбэрээр ашиглацгаая манайхаа. Кино таалагдсан бол лайк болон subscribe хийж, Facebook, Instagram, social media дээр share хийж бусадтай хуваалцаж, тохиолдож болох үе зэрэслээс өөрсдийгөө хамгаалцгаая guys. Надад ерөнхийдөө иймэрхүү эвгүй creepy кинонууд өчнөө байгаа бөгөөд лайк, subscribe хэрэг хийж дэмжихэд урамшин цаашдаа хийсээр л байх болно. Тэгээд дараагийн киногаар уулзлаа. Түр бай бай.